Хэрэв та электрон тамхи татдаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь сүүлийн жилүүдэд EVALI гэж нэрлэгдэх өвчин дэлгэрээд байгаа бөгөөд саяхан Оросын холбооны улсад тус өвчний тохиолдол бүртгэгджээ. EVALI-ны электрон тамхинаас үүдсэн уушигны гэмтэл гэсэн үг юм. EVALI өвчний анхны тохиолдол 2019 онд Америкийн нэгдсэн улсад бүртгэгдснээс хойш судлаачид анхаарал судалж эхэлжээ. Тухайлбал 2019 онд хийсэн судалгаагаар Америкийн нэгдсэн улсын 16 мужаас дээж авсан EVALI өвчний онцтой 51 өвчтөний 48-ийнх нь уушигны шингэнд витамин E ацетат илэржээ. Тэгвэл витамин E ацетат гэж юу юм бол? Энэ нь марихуаны үндсэн хэмээн бодис болох THC агуулсан электрон тамхины шингэнд ордог өтгөрүүлэгч бодис бөгөөд үүнийг EVALI-тэй холбоотой гэж судлаачид үзсэн байна. Гэхдээ бүх электрон тамхи THC агуулдаггүй. EVALI өвчний үед цээжээр өвдөх, ханиалгах, амьсгал тавчдах, дотор муухайрах, бөөлжих, халуурах, даарах, шалтгаангүй жин хасах зэрэг шинж тэмдэг илэрдэгч энэ нь уушигны бусад өвчнөд ижил шинж тэмдэгтэй байдаг тул оншилгоход бэрхшээлтэй байдаг юм шүү. Нэмж хэлэхэд электрон тамхи нь энгийн тамхины хэрэглээг орлох боломжтой гэж үзэж болох ч энэ нь эрүүл мэндэд аюулгүй гэдгийг батлах хангалттай мэдээлэл одоогоор байхгүй байгааг Америкийн нэгдсэн улсын халдвар төвчин урьдчилсан сэргийлэх төвөөс иргэдэд сануулсаар байна. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Альва мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод Think First.